Сайн байна уу? Өнөөдөр Tender Hub системээр дамжуулан хэрхэн B2B тендер буюу хувийн хвшийн тендерт оролцох зааварчилгаа өгье. За та манай дээр бүртгэл үүсгээд ороход хамгийн түрүүнд хянах самрын хэсэг нь харагдаж байгаа. За зүүн талд нь бусад зэснүүд нь байгаа. За та тендер гэсэн зэсэн дээр дараад B2B тендер гэсэн дээр дараад за ерөнхийдөө манай дээр зарлагдсан бүх хувийн хвшийн тендерүүд ингээд жагсаал байдлаар гарч ирнэ. За та тендерийн дугаар, тендерийн нэр, захиалагч, бараа ажил, үйлчлэгээ, ямар тендерийн төрөл гэдгийг ингээд шүүгээд эндээс хайх боломжтой. За жишээлбэл Тамбогд Foods-ийн KFC, BSB шинэ салбарын барилгын засвар багц ажлын энэ тендер дээр хэдүүлээд орж үзье. За тендерийн урилга нь энэ дээр харагдаж байгаа. Энэ дээр ерөнхий мэдээлэл нь байгаа. Хизээ нээгдсэн, хизээ хаах цаг нь байгаа. За тодруулах асуух бол та тодруулах асуух гэсэн товчон дээр дараад асуултаа бичээд илгээх боломжтой байгаа. За дараагийнх нь болохоор илүү тодорхой мэдээлэл байгаа. За тухайн байгууллагын хүлээн авахчийн нэр, ажилтных нь мэдээлэл байгаа юм байна. За энэ дээр бэлтгэх материал, ямар материал шаардлагатайг эндээс харах боломжтой. За илгээх он цаг нь энэ дээр байгаа. За дараагийнх нь болохоор ажлынх нь илүү тодорхой мэдээлэл байгаа. Багц ажил гэсэн тендер байсан учраас яг ямар ажлууд байгаа вэ? Дотор нь ингээд илүү тодорхой ажлынх нь нэрүүд нь байгаа. За та мөн энийг ингээд Excel файл байдлаар татах боломжтой. За одоо тендер илгээх гэсэн хэсгийн талаар ярилцъя. За хамгийн дээдлэлт нь болохоор үнийн санал илгээхэд хэрэг хугацаа үлдсэн байгааг харуулж байгаа юм байна. За үнийн санал гэсэн талбар дээр болохоор та одоо эцсийн санал болгож байгаа үнийн саналаа бичих байгаа. За тендер хэдэн үе шаттай байгаагаас хамаарат та үнийн саналаа 2 үе шаттай бол 2 удаа илгээх боломжтой, 3 бол 3 удаа илгээх боломжтой. За энэ тендерийн хувьд болохоор хэдэн үе шаттай байгааг нь хэдүүлээ шалгацгаая. За шалгаруултын үе шат 1 үе шаттай гэсэн байгаа юм байна. За тэгэхээр энэ дээр эцсийн санал болгож байгаа үнээл бичих болгоод гэсэн үг байгаа. За шаардлагатай файл гэсэн хэсэг дээр болохоор та системдэр бүртгүүлгүй, системдэр ороогүй шаардлагатай файл оруулах боломжтой. За хамтран түншлэл байгууллага мөн энэ дээр сонгоод оруулах боломжтой байгаа шүү. За захиалагчийн шаардлагын дагуу одоо системдэр бүртгэлтэй байгаа өөрийн мэдээллээсээ та энэ хэсэг дээр бол ингээд сонгоод оруулах боломжтойгоос гадна одоо нэмэлт бичиг баримт шаардлагатай гэвэл энэ шаардлагатай файл гэсэн хэсэг дээр оруулна гэсэн үг юм. За илгээх материал гэсэн хэсэг дээр оръё. За санхүүгийн тайлан дээр жишээлбэл одоо энэ байгууллагын хувьд 20 оноос хойш санхүүгийн тайлангууд нь байгаа юм байна. За энд урилгыг харахаар санхүүгийн тайлан сүүлийн 3 жил шаардлагатай гэсэн байгаа юм байна. За тэгэхээр та буцаж ороод сүүлийн 3 жилийн тайлангаа сонгоно гэсэн үг байгаа. За 25 он, 24 он, 23 оныг сонгосон байгаа юм байна. Гэх мэтчлэн та бусад шаардлагатай материалуудаа ингээд сонгох боломжтой байгаа. За хамгийн доор нь таны ингээд сонгосон материалууд ингээд ийм материалууд сонгосон байна гэж харагдана. За та энэ мэдээлэлээ сайтар шалгаад тендер илгээх гэсэн товчийг даарснаар таны тендер одоо энэ зарлагдсан B2B тендерт материал нь явах байгаа. За танд амжилт хүсье, баярлалаа.